Одоо намайг Галдангийн орооцоо гэдэг өнөөдөр амьдралын өнгө нэвтрүүлгийг үзэж байгаа нийт хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Би 1956 онд Улаанбаатар хотод Галдангийн 1-р охин болж төрсөн. Тэгээ 8 нас хүртэл ээж авахан гар дээр хүмүүжиж байгаад 8 настайдаа Төв аймгийн Баянцэгтэн сэнгээ явчихсан. Одоо дунд сургуульд 1-р ангид орж суралцаад 71 онд төгссөн. Би өөрөө 1971 онд 19-р бүгд турлын шийдвэрээр эвлэлийн илгээлтээр Баянцэгтэн сэнгээ ажихуд гарч трактор компанич нараар сураад ажиллаж амьдэрсэн. Тэгээ явж байхад бол маш л ихгүй бид нар дурсамжууд байдаг л да. Яг тэр үед техник гэдэг юмыг хүн сонирхдаггүй байхад анх СК3 компани дээр гараад тариа ураагаад явж байхад бол сансрын нисгэж болсон юм шиг санагдчихсэн үе над байдаг. Тэгээ энэ хугацаанд бид нар Баянцэгтэн сэнгээ ачаад ажиллаж амьдарч байхдаа 10 жилийн төгсөөр би аймд явж 107 дугаар автотланд жолооч болсон. Тэгээд би одоо зэрэгээс алгаж ирээд 0-р дугаар ангид Баянцэгтэн сэнгээ ажихын сарлагдлагын байран дээр одоо усны тэрний жолоочоор очиж ажиллаж байгаад анхны хантайгаар танилцж аюулаа 1974 онд гэр болторсон доо суусан та. Тэгээ одоо бүтээл сүлд нь Улаанбаатарт орж ирж аав ээжийнхаа дээр байж дараа нь Атрын сэнгээ ажихын 2-р айнаар Атар сэнгээ ажихуунад нэгтгэд Атар сэнгээ ажихын Баянгасан Атар сэнгээ ажихуд очиж ажилласан байлаа. 1978 онд Улаанбаатар хот руу шилжиж ирж одоо энэ сонгон харьхуучнаар октябрийн оройнд амьдарч байсан. Тэгээд автобус баазын 1-р паркт анх кондуктороор орж ажилласан. Автобус баазд ороод кондуктор хийгээ явж байхад үнэхээр түмэнд үйлчлээд явж байхдаа надад бас нэг л тийм баяр хөөрөөр дүүрэн байдгүйс одооныхтай адилхан унаад тэр нийтийн тээврийг илбэг биш. Манай Улаанбаатар хот гэдэг чинь ямар гоё хот байсан. Одоо ч гэсэн бид нэг зүрх сэтгэлтэй нэрээ Азийн дагын нэрээр нь харж авдаг. Үнэхээр цэвэрхэн, цэнцгэр, хот хөдөө хоёр нь тийм ялгарсан нийслэл хот байсан л та. Тэр дотор бид нэг ингээд автобус үйлчлээд явж байхдаа үнэхээр баяр багталтай. Үнэхээр бас одоо бүр тэр үедээ хөл өрнө кондуктор болоогүй бол би юу хийсэн байх байсан бэл гэж бодож авдаг гэсэн л та. Тэв дэлхийн уудам гэдэг тэнүүн болоод уужим юм. Тохмын чинээ зайгийн нийцлээ. Төрлөх нутаг минь үнэтэй юм. Сайн байна уу Улаанбаатар минь? Хүүгээ үлгийдөөд орхисон их шиг хүний нутагт сэтгэл тогтсонгүй. Холоос гүйсэн хангал мор шиг хорвоод хосгүй чамдаа ирлээ. Сайн байна уу Улаанбаатар минь? Энэ хугацаанд одоо нийтийн тээвэрт үйлчилж явж байгаад 78 онд эвлэгийн илгээлтээр залуучуудын эвлэгийн илгээлтээр одоо Атрын 2 дахь аянд одоо илгээлт аваад одоо сангийн аж ахуйр очижсэн. Тэгээ энэ хугацаанд бид нар очиод
яг нэг зэлүү тал газар хитгэн гэртээ байхад нь очижсэн. Тэгээ тэнд очиод дизелчин, захилгаанчин, тэгээ тракторчин, нийтлэг төвийн эрхлэгч, даргын нарийн бичиг зэрэг ажлуудыг 14 жил хийсэн байна. Тэгээ яг зах зээл эхлээд ирэнгүүт бид нар Улаанбаатар руу орж ирсэн. Энэ хугацаанд бол Улаанбаатарт орж ирээд маш хүнд байсан л та. Лангуун дээр ямарч бараа байхгүй. Тэгээ хүмүүс ажилгүй болчихсон. Энэ үед бол бид нар дасар их бэрхшээлтэй бас хүндрэлтэй байсан. Тэгээд одоо энэ 7 дугаар контор, орон сууцны 7 дугаар конторт одоо орсны үйлчлэгч хийсэн. Тэгээд жил гараа хийгээд одоо 90 лөө ганцхан 8-нд явсан. Энэ хугацаанд явж байхдаа мөнгийг бол олсон. Үнэхээр олсон. Ер нь олохгүй юмыг олж явж байгаа юм шиг тэнд бол үнэхээр бас бардам тийм хангалуун явсан үйл байдаг. Тэгээ хүн нэг л өдөр ундгийн байна гэдгийг би мэдсэн. Надад нэг өдөр болоход мөнгөч байхгүй одоо мөнгөтэй явж байхдаа жирмийн цагаан нуур гэсэн такси базыг байгуулад нийтийн тээвэрт ажиллаж явж байгаад тэгээд одоо бүх зүйл одоо олсон мөнгө бол нэг л өдөр одоо нэг салхинд хийсэн хичээр нэг хүнд л өгөөд алдсан. Тэгээ энэ хугацаанд унж тусаж явах үедээ буддаагаар бол айгүйх явдаг гэсэн. Яагаад гэвэл үнэхээр намайг тэр бүх зүйлэрлэр нь босгоод авах бурхан гэж байдаг бол үнэхээр намайг энэ буддагийн бурхан энэ бөө миний амьдралыг ер нь өөрчлөнө гэж итгэдэг байсан. Тэгээ 2004 онд одоо миний өөрийн яг энэ хөлний ууланд ясуургаад яг хагалгаанд орохоос нааш итгэрэхгүй хулсан ч гэсэн ахаад ургадаг гэж байсан. Надтай нэг 2 хүн тааралдаад эдгэрлийн курсент одоо энэ студентаар болно гэдэг. Тэгээ тэнд хүмүүс итгээд эдгэрч जैन, гэрчилж जैन би эдгэрлээгээд урагшаа гараад ярьж хахад надад энэ худлаа энэ хүмүүсээс мөнгө авчвал энэ хүмүүсүүд ингэж гэрчилж जैन даа гэж бодож исэн бодол бол яг тэр үед надад тохиолдчихсэн. Миний хажуу зогсож исэн ээж эдгэрчлээ босчлаа гэдээ уцаа хаяад явах. Миний хажууд зогсож исэн нэг эмэгтэй миний чигтуулахгүйсэн чинь чиг сонсдог боллоо би гэрчлэнэд гүгэд гарч байгаа. Үгүй ямар сони юм бэ өстө нэр. Тэгээ үнэхээр эдгэрдэг юм бол миний энэ үйлчлэг эдгэж өгчгээд яаж чи би бас тэр үед гуйж исэн л да. Яг тэр үед бас над тэр биен дээр эдгэрл явсныг би яг мэдээгүй. Гэртээ хараад хоноо 14 хонсны дараа эргээд миний өвдөж гисэн. Тэгээд яалтчгүй би бурхан дээр ирсэн ба. Есүс Христ дээр ирээд явж байхдаа үнэхээр амьд бурхан байдаг гэдгийг өөрийнхөө биений эдгэрэл дээрээс олж хараад итгэсэн. Майдер пастор дээр очиод үнэхээр миний энэ хөл ингээд өвдөжсэн. Тэгээ ийм мэдээ сонсоод ирсэн гэд миний төлөө уйлаа залбирахад надад айгуу санагдчихсан л да яг тэр үед. Би ч одоо анхантаа нэг ямар ч юм байдгийг сайн ойлгохгүй байсан. Тэгээд сүүлдээ итгэж болоод сүүлд нь одоо энэ юу энэ явахт нь би одоо юм хэлтүүл байсан. Тэгээд дараа нь бол эмчтэй ирээд үзүүлсэн чинь таны хөл эдгэрсэн биш тэ хагалгаа хийх шаардлагагүй гэдэг хэлгээд би үнэхээр бурхан байдгийн байна гэж бодож ертөнцийн эзэнд би итгээд үнэхээр гайхамшигтай тэр зүйл бэлдгийн байна. Үнэхээр өвчтэй нэг гар үрсэн байгаад идгээдгийм байна гэдгийг итгэж авсан. Одоо ч гэсэн би ертөнцийн эзэнд итгэдэг. Үнэхээр гайхамшигтай өнөөдөр бидний ажил, амьдрал, бүхий л зүйл бүх талбар дээр ертөнцийн эзэн байгаа гэдэг эргэлзгүйгээр итгэдэг. Манай гэр бүлээс би бурхан дээр ирээд дараа нь миний хамгийн бага өх ирсэн. Ээж минь итгэгч болоод дараа нь намайг сүмдээ авчаад би итгэгч болоод тэгээд ер нь ээж бүтээний санаа ер нь нэгдсэн л дээ ерөөсөө. Би хийжсэн ажил орхиод тий ерөөсөө ингээл ээж хийж байгаа бүх үйл ажиллагаа дэмжээл гэр бүлээ бүгдийг бурхан руу авчрахын тулд тий гэр бүлээ ерөөсөө л тэр хайраар урд нь бол манай амьдрал болохоор яг тэр хайр гэдэг үндсэн дээр бол биш. Зөвхөн бие биенийг одоо манай гэр бүл гэдэг үүднээс ч юм уу яг тийм нэг дотн тийм бол хайрын тийм шинж агуулгадаг байсан гэж болно л доо.
Сүм дэрснээс хойш манай дүү, би, аав, ах ер нь гэр бүлээ итгэж болсон гэж хэлж болно. Тэгээд өөрсөндөө эхлээд тэр хайраа би эндээ үзүүлдэг болоод би энийгээ дэмждэг болоод ойлгодог байсан тэр зүйлүүдээ бид нар даван туулж гарчаад ээжийнхэн тэр чигсэн тэр харааг бид нар яг одоо зүрх сэтгэлээрээ бүгдээ хүлээж авсан. Хүний амьдралын аль нэг үед зовлон бэрхшээл тохиолдож л байдаг. Хүн бүрт түүнийг даван туулах сэтгэлийн хат тэнхээ гэж бий. Хамаг бүхнээ алдсан ч эргээд босох ухаан хэндэж байдаг. Учир нь ертөнцийн эзэн хүмүүст даван туулаад түүнээсээ амьдралын арга ухааныг ойлгож болох зовлонг хүн бүрт харилцан адилгүй зөвшөөрдөг. Ингээд бодохоор аз жаргал гэдэг ойлголтыг энэ дэлхий дээр хэрхэн амьдрах арга ухаан утга учираа олох хэмээн томьёолж болох юм шиг. Галдангийн Розагийн өнгөрсөн амьдралд мэдээж хэцүүхэн үе тохиолдож л байлаа. Тэр бүгдийг эргээд харахад амьдралын сургамж болж ирээдүйд хэрхэн амьдрах зорилго, хүсэл тэмүүллийг нь тодорхойлж өгсөн юм аа. Сүмд үйлчлээд итгэрлийн баяр хөөрт үйлчлээд явж байгаа хугацаанд Бурхан надад өөрийн хүүхдүүд гэсэн хараа өгсөн. Энэ харааныхаа дагуу залбирч явж байгаад 2011 онд одоо насрамжийн үйл ажиллагаа эхэлсэн байна. Орхигдсон, хаягдсан, гологдсон ийм хүмүүсүүдэд энэ хүмүүсүүд маань болохоор зэрэг одоо зайлшгүй бас Бурханы хайр энэ хүмүүст байх, хүмүүсийг хайрлах, хүн хүмүүсийг асарддаг юм байна гэдгийг бас одоо харуулсан байна. Яг түүхээр зэрэг хүмүүсүүд маань сэтгцэн гүнзгий 100% сэтгцтэй, харуулттай, тэ харааны бэрхшээлтэй ийм хүмүүсүүд байгаа. Ихэнх нь нэвтрийн хүмүүсүүд эдэг. Энэ үйл ажиллагаа маань бол 24 цагийн үйл ажиллагаагаар явдаг. Дандаа асаргаа шаардлагатай байдаг учраас. Үнэхээр ертөнцийн эзэн одоо намайг, миний гэр бүлийг одоо энэ хүмүүсийг ямар их хайрладгийг бол би тэр зүйлээс харж мэдэрсэн байна. Тэгээ яагаад тэгэхээр би нэг хилжилт авсан л да. Үнэхээр та нар нөгөө шалбаагийн дунд байхад босгож авах болно гэд. Яагаад ч би нэг хүний тэр гэрчил дээр гэсэн бодож ирсэн. Тэгээд дараа нь яасан бэ гэсэн чинь үнэхээр та нар тэр унсан хүнийг үнэхээр та нар босгож аваад тэр хүнийг усанд оруулаад хоололсон байхад энэ бол Бурханы хүсэл төлөвлөгөө байдаг гэсэн. Тэгээ би өөрөө бол нэлээд залбирдаг байсан л да. Би жуушлан залбир. Тэгээ би ер нь юу хийсэх ёстой юм бэлээ Бурхан минь. Гэт 6 жил залбирсны хүчин надад энэ ажил Бурханы төлөвлөгөө байх гэж бодож би эрт хүчтэй өөрөө тийм баяр хөөртэй ажилладаг. Энэ хугацаанд ч гэсэн манай гэр бүл үнэхээр энэ хүмүүсүүдийг хайрлах ёстой юм байна. Яагаад гэвэл өөр хүүхэд байхгүй, орон гэр байхгүй, ганц би, ахан дүүсгүй ийм хүмүүсүүд үнэхээр энэ юм бас оргигдсон хүмүүсүүд учраас биднээс Бурханаас өөр хайрлах хүмүүс юу байхгүй байна. Тийм учраас би энэ зүйл рүү орох ёстой байна гэсэн тийм хүсэлтэйгээр 2009 онд Батгэрэл дээр идэв гэсэн төрлийн бас байгууллаад асрамжийн газрын үйл ажиллагааг эхэлсэн байна. Энэ өрхнээс надад Бурханаас өгөгдсөн Бурханы үйлчлэл хараа гэж бодож байгаа. Одоо бидний энэ хийгээд байгаа үйл ажиллагаа бол яг энэ хүмүүс маань тэ энэ бид нартай цуг амьдарч байгаа хүмүүс маань яг манай нэг гэр бүл шиг байдаг. Ах эгчтэй бид нар ямар зөвлөгөө өгдөг вэ? Тэ дүүийнхээ одоо тэр алдаа дутагдлыг яаж хэл засч авдаг ч гэдэм үү? Яг тэр үүднээс л бүх энэ үйл ажиллагаа явуулдаг л та. Тэгээд ээжийг яг энэ ажлыг хийхэд бол ерөөсөө
манай гэрийн хэлээд амар хэсрүүлжээс хүлээж аваагүй ах байна, аав байна. Яг одоо юу хийх гээд байгаа, ямар ажил хийх гээд байгаа гэдэг үднэс ерөөсөө бүгд амар эсрүүцэлтэй тулгарч ирсэн. Тэр эсрүүцлийг хамгийн түрүүнд ээжүүдээр хамгийн бага дүүгээ сүмд авчирч бурхантай танилцуулж бурхны хүлээлгэж авчаад одоо 2 эсрэг 3 ч юм уу те арай жоохон хүч төрөм хилдээд тэгэл аавд ойлгуулаад сүүлдээ яг бид нар одоо аав хүртэл одоо манай гэр дотор хагарал гардаг гэсэн л да. Аав одоо нэг шарын шашин ч юм уу тэр чиглэлээр ч юм уу явах гал ээжүүдээр болохоор тэрний төлөө хүчтэй их залбирдаг ус өглөөний залбирал, шөнийн залбирал тууштай явсан л да ерөнхий ажлыг хийх гэж. Бурхан хамт байсан болохоор энэ ажлыг даван туулж гарсан гэж боддог юм. Одоо бурхан байгааг байсан бол бидний энэ ажлыг хийж үнэхээр бидний хүч бол үнэхээр хүрэхгүй. Одоо энэ манай ах дүүнэр одоо энэ ч бүүнэр байгаа. Энэ асуудал дээр ч гэсэн биднэрт амар хүнд асуудал зөндөө тулгардаг. Ажил хийгээ явж хахад энэ бүхнийг бол бурхантайгаа л хамт давдаг гэж боддог. Өөр ингэ тэгээд алхам ихээр зэрэг зөв өөр ажиллаа ингэ гэж хэлж тэгээд бас ихгүй гэрчлээ. Одоо бид нар дээр бас үйлчлэл хийгээр ирсэн байгаад бүгдээрээ баяр хүргэе. Тэгээ манайхан баяртай байна уу? Баяртай байна. Тэгээ бид нар дандаа гоё үйлчлэл хийдэг тийм хүмүүс ирж. Тэгээ бид нар бас хүмүүст баярлдаг. Бидний төлөө энэ хүмүүсүүд ингээд амралтынхаа цагийг зориулаад өнөөдөр хагас тэр ирж байгаад бас баярлах хэрэгтэй. Тэгээ манайхан үйлчлээд хүмүүстэйгээ ингээд маад одоо юу штэ нийт 40 хүн байгаа. 11 эмэгтэй. Сая 2 хоногийн өмнө бас бид нар дээр хүмүүс ирж ус гизэг засаж тий бас массаж хийж өгöd явсан байгаа. Маш гоё хүмүүсүүд орж байгаа. Манай өвөө массаж хийлгсэн үү? Хийлгээгүй юу? Тий. Болол өвөө. Миний өвөө босооч уу? Босооч уу? Нэг чихэр өгч. За. Манай энэ өвгөн чихэртэй аюул дуртай. Тий. Авч өгөхгүй зарим нь харахгүй. Хараад юм шиг үлээ. Наагураа тэгээд явчих. Өө бүр. Чи одоо ирээд 3 хонолоо тийм ээ? Дасан зогсож гин үү? Дасж гин үү? Сайхан байна. За ямар байна? Хоол унд ямар байна? Таалагдж гин үү? Муу сайхан байна. Цагаа яг бариад ингэ. За. Зураг тараал дэглэсэн уушил. За. Цаг өнгөрч юм. За. Байж болмоор байна уу? Одоо боломж байдаг хугацаа өнгөрөх бол би энд л байж яахгүй өөр. За. За. Энэ манай шинээр ирсэн. Ирээд 3 хонож байгаа юм. Тий. Тийм эрэгтэй байгаа. За. Айгуу юу? Хүмүүс чамайг жоохон унтаад байна л гэсэн шүүмжил тавьд энэ захиралд нь. За бодвол нэг унтахгүй шүү заа юу. Одоо сайхан гадаагараа сууж болно. Юу яаж болно? Тийм ээ? Одоогоос 3 жилийн өмнө шахав залбирлын өргөнд тэнд нэг семинар болоод тэгээд тэн дээр энэ одоо ороо заа захиралтайгаа танилцсан. Тэгээд анхвал би тогоочлон байх гэж бодож байсан. Тэгээд маш олон хүний хоол игээл тэгснэг ороо явна бодё явахгүй л болохгүй гэл тэгээд нэг хоёул бараг сүүлчийн өдөр 3 дахь өдөр нэг танилцаад та юу хийдгийг тоогооч өгсөнгүү би энэ ийм асрамжийн газар ажилтдаг ингээд надад нэг зураг нь улсуудынхаа зургийг үзүүлсэн чинь тэн дотор би бас найдвар хоспист ажиллаж ирсэн. Тэгээд тэнд тэр зургийг үзсэн чинь манай найдвар хоспист ажиллаж ирсэн Бадарч гээд нэг өвөгийн зураг байсан. Хөө энэ өвөө танаад байгаа юм уу гэсэн тийм гэсэн. Өө энэ ч манай хоспист дэвтчихсэн шүү дээ. Тэгээд юм хүм ярьж байгаад би танах тэгээ эмнэлгийн эмч совилагч байдгаа гэдээ асуусан чинь одоогоор нэг байхгүй л байгаа гэдгийгсэн. Тэгэл битэр өнгөрсөн. Тэгээд би гэртээ ирээл ингээл бодоод лээсэн чинь
ер нь тэр тийм улсууд дээр ажиллах юмсан гэж ерөөсөө миний дуудлага бол ерөөсөө тийм л дээ. Хоспист ажиллаж исэн болохоор яг тиймэрхүү л хүмүүстэй ажиллах юмсан гэж боддог гэсэн. Тэгэд би 10 хоног залбирч жагаад ороо захирал руу утастаад үгүй би ер нь танаад очиод үзээд нэг үзэж хараад тэгээд танаад ажилд ормоор санагдаад байх юм аа. Би одоо ингэ залбираад исэн чинь ингээд юм байна гэсэн чи та хүрээ тэргээд тэгээ хурч ирээ тэгээд энэ улсуудыг харсан тэгээд үнэхээр үгүй би ер нь ажиллая гэж одоо тэгээ захиралтай хэлсэн. Тэгээ би одоо анх ирээдүйн ороо захирлын эдний гэр бүлийнх нүгээр маш их өрсөд ямар агуу улсуу гэж бодсон. Ягаад гэвэл 3 жил болоход ерөөсөн манай ороо захирал энэ одоо хөрн ингээ хүүхдүүд итэр ялангуяа манай захирал одоо ерөөсөө тэг гэртээ ерөөсөө 3 жил болоход нэг царж хоноогүй дандаа л энтэй хондог байсан гэн би анх гайхсан байхгүй. Үнэхээр энэ үйлчлэл дээр бол би одоо 3 жил болж байна. 3 жил болоход би одоо яг үннийг хэлэхэд гэртээ харж үзээгүй явж байгаа. Эсвэл нэг баяр ёслоор очдөг цагаан сараар ч гэсэн эндээ цагаан сар хийчээд битүүлчээд цагаан сар хийчээд гэрлүүг очдөг. Хүчтэй ямар сони юм бэ? Яагаад ингэ тэгэхээр үнэхээр нэр энэ улсуудын төлөө ингээл яг дотор нь ороод яг ингээл халуун цэг дээр ингээд ажиллаад ирэхдээ зэрэг ерөөсөө тийм харихын ч одоо тийм юу ч яахгүй ерөөсөө энэ хэддээ санаа зовоод тэгээд сүүлдээд одоо би ч гэсэн тэгэл одоо ер нь бас энд хонох маш их дуртай ер нь тэгэл болцоо одоо сүүлийн шахан бол энд л хонох дуртай ер нь өө би эндээ л хончих гэл. Тэг үнэхээр одоо би 65 таа гэхтэл надад энэ үйлчлэлийг хийхэд эзэн миний дотор үз надад бол хүчийг өгдөг. Түүнээс биш одоо би эзэнд итгээгүйсэн бол надаас энэ их энэ улсуудыг ингэж хайрлж ингэж үйлчлэх тийм хүч чадал надаас гарахгүй. Тэгээд үнэхээр хамгийн сул дараа надыг ингэж бас энэ газар ингэж үйлчлүүлж байгаа бархандаа би бас маш их талархдаг. Намайг Баярхуу гэдэг юм аа. Энэ асрамжийн төв дээрээ одоо нэг сар гараа болж байна. Энд бол одоо нэг 30-40 хүм асуулт юм байна. Энэ дээрээ одоо сайхан байна уу? Таадонд тавлан шоолон бүгд гэх юм. Тэнд одоо дээрээ сарын хугацаанд бол одоо олон улсуудтай танилцлаа. Насрахынхаа улсуудтай сайхан танилцлаа. Сайхан л байна. Одоо гэр бүл одоо 3 хүүхэдтэй бүгд тусдаа гарцсан сорхон сороод одоо байж байна. Яг би одоо хараагүй болчихсон. Тэгээд одоо эдгэртээ нэг одоо дараа болоод явах гэж одоо энд ирсэн. Юу ч харахгүй юу? Юу ч хардгүй. Тэр юунаас болоод юм болчих вэ? Одоо яг нэг нүдээр одоо 2000 онд гэмтээчихсэн. Тэгээд имжлүүлээд уг нь гайгүй хараанд сайхан байсан. Тэгээд 3 жилийн өмнөөс харанхуулаад юм хараад. Тэгж байгаа одоо сая өнгөрсөн зуунаас одоо нөгөө ирүүлэлтэнд нөлөөлөд юм хараад байгаа. Тэгээд юу ч харахгүй болсон. Энд сайхан мөн өө энэ ч одоо одоолаа сууж гэнэ тоглоод юм ярилцаад байх юм. Яг нэг бас л бүшэлтэй усуудыг гар үлгүүрч болцсон байх юм. Тэр толгоонтагийн тавсан ч усуд байх юм. Яг би нэг ойлголцоод ингээд ярьж хөрөөд энэ тагаа танилцаад юм ярих сайхан л юм.
энэ ажилдаа орохын өмнө айгүй их юу ажилласан л та залбираал те. Яг сэтгэл зүрхээ зориулаад тэгээд ажиллах, тийм ажлыг хайж исэн, маш их хайж исэн. Тэгээд нөгөө дүүргийнхаа хөдөлмөрийн хэлтсээр очив. Тэгсэн чинь харин яг энэ чи тийм газар нийгмийн ажилдаа авна гэсэн ингээд сонсон байхгүй. Тэгээд тэр мэдээллийг аваад шууд наашаа ирсэн, ажил дээр ирсэн. Тэгээд захиралч ажил дээр байж байгаа л тэгээ уулзаад тэгсэн чинь яг тэгжээс ахгүй. Яг чиний өмнө 2 3 хүн ирсэн. 3 хүн ирж уулзсан. Тэгээд би яг нэг хүнийг ингээд яг ажилд авдığım уу гэд юу яаж бодоод уцтах га байж исэн юм аа гэл. Тэгэл ингээд надтай ярьж байгаа л тэгснэ ерөөсөө би чамайг яг ажилд авъя. Бурхан намайг чамайг л ав гэд тэгээ хилээд ах шиг байна гэл тэгжсэн. Тэгээд над ч гэсэндээ яг энд ороод ажиллая гэсэн тийм хүсэл бол байсан. Яг яагаад гэвэл нэг энэ асрамжийн төвтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэгээд яг тийм агуу үйлчлэл гэдгийг яг мэдчихсэн. Тэгээд яг ажиллах тийм хүсэл төрөл би ч гэсэндээ яг орё гэл ерөөсөө юу ч асуухгүйгээр тэгээд тэр өдрөө шууд орсон. Тэгээд тэрнээс хойш ингээл захиралтайгаа хамтраад ажиллаж гин. Ажиллаж байхад бол мэдээж эхэндээ айгүй хүндрэл бэрхшээлүүд гардаг байсан л да. Ингээл нэг ажил хийх гэхээр болохгүй ч байгаа юм шиг тий. Би ерөөсөө туршлагагүй дээд яг тэгээд мэрэгжлийн бос болохоор ерөөсөө болохгүй байгаа болов уу ерөөсөө болдог ч юм билүү гэж бодож исэн үед бас зөндөө байсан. Тэгэл өглөө ирэхэд ингээл бүгдөө ингээд нэг уруу царайлсан хүмүүс шиг тий харагдаал. Тэгэл яаж өөрчилж чадах вэ? Би одоо өөрчилж хэрэг чадах юм болов уу, үгүй юм болов уу гэл тийм зөндөө л юу хэцүү л санагддаг байсан л та. Тэгээд манай захирал болохоор ингэдэгээс ахгүй эхлээл хүмүүст маш их тийм нэг арай ширүүн хандаад ах шиг санагдаад идэгсэн. Ингээл нэг нь хийж чадахгүй байгаа юм чинь ингээл заавал хийлгэх гээл тэг ингээд тэрэгдээ чи өөрөө явах хэрэгтэй гэл би бол ингээл түрээл шууд хоолнд нь оруулаад төчих юм уу яг тэгчих гээд идэгсэн. Тэгэл энийг бол сүулт нь л тэгэл ойлгосон л доо. Ягаад тэгэхээр тэр хүмүүс ингээд заавал өөрийг нь дайчлуулж яж тэр хүмүүс ямиг ойлгодог, хийж чаддаг болдог. Тэгэхгүйгээр өмнөөс нь хийгээл өгөөд байвал улам хийж чадхаа болол тэ тэрэгцэр дээр суудаг байсан бол бүр хэвтэрт орох байдлыг тийм болох төвшөнд би баг аваачих байсан байна да гэж би сүулт нь харж байгаа байхгүй. Тэгээд манай захирал ерөөсөө тэгдэггүй, өөрсдийг нь дайчлуулдаг. Тэгээд чи чаднаа гэл бүр айгу том эмийг чи чаднаа гэж хэлцдэг. Тэгэхээр За, хүлээшин төв. За, чигээрээ бол. За, одоо наашаа яв. За, яваарай. Үгүй, за. За, амар мундаг. Мундаг. За, одоо орлогоо яваа хоёул. За. 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 За, энэ орлогоо. Сайн байна. За. Баярлалаа. За, баярлалаа байгаа юу. За. За. Яг ингээд нэг манад ирсэн хүн байгаа л да тэрэгцэртэй ирсэн. Тэгээд ерөөсөө явж чадахгүй. Тэгсэн чи босноо чи таягтай явна шүү гэл тэгжсэн. Тэгэхээр би одоо эн чинь ингээ өрөөсөн тал нь мэддээгүй юм чинь тэгээд яах юм бол доо тий баргалж чадахгүй байх таа л гэж бодож ирсэн. Тэгэхэд одоо л таягтай яваад ихэндээ бүр айгүй хэцүү явдаг байсан. Одоо бүр айгүй чөлөөтэй явдаг болсон. Тэгээд барыг таяггүйгээр ч гэсэндээ явдаг болсон байгаа. Тэгэхээр тэр талаас нь ингэж ажиллах хэрэгтэй байна гэдгийг би бол захирлаасаа л олж харсан. Хүн бүрийн амьдралын эргэн тойронд бухимдуулж уурлуулах олон шалтгаан байдаг. Гэр бүлийн таагүй уур амьсгал, гэр бүл хууралт, согтолт, санхүүгийн асуудал, түгжрэл гих мэтээр дурдвал нэлээд урт чагсаалт гарах нь зүйн хэрэг. Нийгэм бүхэлдээ та биднийг уурлуулах шалтгаан нь болж байна. Өнөөдөр хин нэгэн хүн хөл дээр чинь гიშгчгээд зүгээр л яваад өнгөрөхөд
таны дотроос хичнээн их уур бухимдал төрдөг билээ. Бас бид хэн нэгнийг уурлуулж бухимдуулах шалтгаан нь болдог. Бид эцэг эхээ уурлуулдаг, бид найз нөхдөө бухимдуулдаг. Магадгүй бид хизээ нэгэн өдөр хэн нэгнийг хараан зүгтдэг, бас хэн нэгнийг хараалган зүгүүлдэг. Гэсэн ч бидний хүсэл огт өөр. Бид хайрлуулахыг хүсдэг. Бид амар тайван байхыг, бид аз жаргалыг, цэвэр цэмцгэр эрүүл амьдрахыг ч хүсдэг. Бас сайн сайхныг ч хүсдэг. Гэвч энэ орчин нөхцөлийг хаанаас олох вэ? Энэ бол та өөрөө. Та бусдыг хайрласнаар, та өөрийгөө амар тайван байлгаснаар, та өөртөө анхаарал тавьснаар, мөн та төвчээртэй занд суралцснаар аз жаргалтай сайхан амьдарч болно. Бүхний гарцсан зөвхөн танд, таны шийдвэр ба сонголтонд бий. Гоо үзэсгэлэнтэй сайхан байна гэдэг бүгд сайхан байна гэсэн үг биш. Гаднаас сайхан харагдавч дотоод гоо үзэсгэлэн нь аимшиг муухай болчихсон хүмүүс ч гэсэн байдаг. Би хичээлдээ сайн байж амжилтанд хүрэхийг хүсдэг. Тэгээд амар тайван байхыг юу юунаас илүү ихээр хүсдэг. Гэсэн ч тэд миний эргэн тойронд үргэлжил байдаг. Намайг зовоосоор л. Юу вэ? Байж байгаа царайг энэ. Аль энэ зөвхөгч. Өстэй нээстэй. Түлтэр чи юу байгаа? Хог байгаа биш үстэй. Оо нэмээд хог хийчихээ зөө. Амаа төдөө яв. Тэд нар үргэлжлэл хэн нэгнийг дээрлэхдэг. Хүмүүсийг гомдоож өөрсдөө сэтгэлийг хангадаг тийм л хүмүүс. Тэд надад муухай ханддагч, надад тэдний шиг хандах шаардлага үнэхээр байхгүй. Би тэдний адил биш. And the dreams we left behind, I'll be glad 'cause I was blessed to get to have you in my life. When I look back on these days, I'll look and see your face. You were right there for me. In my dreams I'll always see you soar above the sky. Та энд хэр удаж байгаа вэ? Өнгөрсөн сард. 9 сараас хойш ирээд энд ингээд байнга ингэж хэвтэж байгаа юу? Тийм хэвтэж байна.
Тэгээ юунаас болсон би энэ юу н өвчтэй байна? Нуруутай баруун хөлгөр мэдээ байхгүй. Талт яаж чадахгүй. Маш их мартамтгай болсон. Асаргай суулгаа нь хэр вэ? Зүгээр шүү. Би энэ батсумбрын тухай их уншсан. Эднийхийг тэрний ижил байх гэж утсан чинь тийсүүд юм. Асарга суулгаа гайгүй. Энэ боломжийн. Танай гэр бүлийнхэн ямар хүмүүс вэ? Байхгүй. Юуч байхгүй. Байхгүй. Нэрото баруунгаар мэдээ байхгүй. Юм бичиж чадхаа биш. Бичмэл юм бас их байна. Жишээ нь юун тухай? Одоогийн дэвсгийн тухай болоод энэ юуны тухай бичмээр юм байх юм. Үлдээ. Энэ асан жангат тийм. Асан жангат дэндүү зам байна. Аймагуд тул зарим аймагуд асан жангат зэрэг зарим газар байдгүй. Манай аймагт бол байхгүй. Тэр тухай сандлуудлаа бичмээр байгаа юм. Тэгээ бичиж чадгаа биш. Гар ажиллагаагүй болсон. Сэтгүүлч хийжсэн гэсэн шүү дээ. Тэр тал дээр та яриач. Сурвалжлагч. Одоо нэг дахин байхгүй. Анхтар уурхачин гэж санан намын зургийн тогтоолд нэгдсэн. Надад уурхачдээс тэнд сэрүүлэгчлээд тэгэл тэрнээс энэ өдөр тутмын хэмжил бүх санангуудаар та итвчэн мгийн сэрүүлэгч гэдэг юм уу? Тийм юм хийсээр хэллээ. Таны одоо бичсэн нийтлэлүүдээс одоо хамгийн их хүмүүст хүрсэн ч гэдэг юм уу? Шууган тарьжсэн тэр нийтлэл ямар хуу нийтлэл байна? Зөндөө байна. Одоо энэ зэрэг чандан тавьсан энэ хонгор зүүсэн сархивлууд толдуу өчтөртэй би. Өдөр тутмын саннууд байна. Энд чивсэн энэ юм суулдаг. Миний бичсэн үдсэн хайдгүй би бинийг дэвгөө тамжуулсан сүлээд гэдэг. Хүний амьдрал заримдаа дэндүү хатуу юм шиг. Залуу наснда эх орныхон төлөө бүтээн босголцож явсан ахмад наснууд минь ингээд л хүний гар хараад хэвтэж байх гэж. Үүнийг харахтаа сэтгэл шимширч суулаа. Гадаа гудамжаар ам зоогож яваа хүмүүс төрөгтөөл энэ муухай замаар бидчээгүй. Цагтаа цахилж л явсан. Нийгмийн өөрчлөлт, гэр бүл гээд асуудал зовлонд өвдөг сөхөрсөн тийм л хүмүүс. Магадгүй үзэгч та тэдгээр хүмүүсийг буруутгаж зэмлэхээс өмнө тэдний ямар амьдрал туулсан тухай бодоод нэг үзээрэй. Энэ үйлчлүүлж байгаа улсууд маань болохоор Аранга аймаг, Завхай аймаг, Сэлэнг, Сүхбаатар, тэгээд Чингэлтэй дүрэг, Баян зүрэг, Сонгон найрхан дөрвүүдээс одоо ирсэн хүмүүсүүд байгаа. Бүгд өөрийгөө одоо бие аваад явах чадваргүй, оюуны хомсдолтой, сэтгэгцтэй, тэгээ харааны бэрхшээлтэй, дүлий, тэгээд тал харуулттай юм хүмүүсүүд байгаа. Энэ хүмүүсүүд маань бол харж хандгунгүй, орон гэргүй, одоо үнэхээр одоо эрт залуу зандан насанда эхнэр хүүхдээсээ салжсан. Одоо өөрийн нөгөө биеийн жаргалыг хөөхөд бүр одоо ингээд амьдрах ухаан одоо энэ
таран шигаар энэ төр явцсан. Ийм амьдралтай хүмүүсүүд ирсэн л дээ. Тэгээд эднээс төгөөлжилж байхад бол бурхан надад бас аягүй тийм амар тайвныг өгдөг л дээ. Яагаад гэвэл энэ бол бурханы хүсэл юм а гэж би бас бурханд итгэдэг. Тэгээд бурхан бол надад аягүй их төвчээрийг өгсөн. Тэрэнд нь би аягүй талархаж байна. Тэрс миний хувьд бол энд байгаад зарим үед бүр хаяад явчмаар үе хүртэл байдаг л та. Тэгтэл яг тэгээ хаяад явж чаддаггүй. Тэгээ одоо манай энэ гэр бүлүүд бол хүүхдүүд маань ч гэсэн бас аягүй тийм үйлчлэх хүсэлтэй болцсон. Эднүсийг аягүй бас хайрладаг л да. Тэрийг хараад би хүүхдүүдээсээ бас аягүй хурам авдаг. Нөхрөөсөө авдаг. Яагаад гэвэл энд ингээ бүгд ингээ хамтдаа байгаад бараг надаас илүү энэ хүмүүсүүдийг бас асарч хайрлаж бас халамжилж байгаад нь бол маш гоё л. Энэ байрыг тэгэл хүмүүсээ хүлээж авахаас эхлүүлэл цэвэрлэгээ мөрлөгийг би удаан ганцаараа хийжсэн гэхэд хэлж болно л доо. Бүх цэвэрлэгээ, бүх тэр одоо яаж яах вэ, ийх үгэл ээж минь гадуур ажлаа хөцдөөл би энэ доторх бүх ажлаа зохицуулаад хүмүүсээ хүлээж авахд бэлэн болсон бүх үйл ажиллагаа бүр яг анханаас наагаас би өөрчлөө одоо гэл бүгдийн дуусталт ер нь ихсэн л дээ. Хүн хорход ярал эдэлж хагаад тэгээ гарч ирээд сая Мартин аминаар ирсэн. Тэгээ бит хоёр бас хүүдээ 100,000 төгрөг өгсөн. Дэтгэр тэтгэмжээсээ хүн баярлсан, ганц өөрийг харж исэн хүн юм билээ. Тэгээ хоёр хүн хурж ирээ яасан. Одоо тэгээд бусад хүүхдийн битээр 90 сурвалжилж байгаа. Тэгээ олж уулзах байхаа. Тэгээ нөгөө хоёрын ч гэсэн сайн ихч дүүнэрээ хайгаараа гэсэн. Тэгээ сайн намайг байхгүй түүн бас эргээд явсан бай тээ. Тэгээ манай тунга айгуу сайн босч байгаа. Тэргэн дээрээ сууж байгаа, тийм ээ. Одоо өдөр гарна. Тий, одоо өнөө орой гарна. Тий хоёлаа заа юу. Зурагтаар гарах нь штэ. Тий. Гоё штэ. Хэрэлдэн заримдаа. Харин энэ гоё цамцыг өгсөн. Үүний бас энэ гоё цамцыг өгсөн. Унтлагын хувьд авчирч өгсөн. Бас хүн өөрийн хориход очиод би тэрийг эргэж яхад айгүй гоё подвалка өгсөн одоо. Тий, мөн үү? Тий, подвалкыг өмссөн. Ингээд сууж байгаа. Хүн ээжтэй айгүй сайн хайртай тийм ээ. Тий, мундаг. Одоо уйлахайсан манай тунга тий. Юу ч уйлах хүн гараад ирсэн тий. Айгүй сайн байгаа. Одоо би айгүй сайн дайчилж байгаа. Орондоо бицгээ байсан, памперсэнд бицгээ байсан, гошоокондоо бицсдэг болсон. Мундаг штэ. Тий. Өстэй сайн. Миний хувьд болохоор яг энэ ажлыг хийх нь маш их тийм утга учиртай юм шиг санагддаг. Яг гэвэл бас өөр зөндөө олон ажил байдаг тий. Юу ч хийгээд хүн явж болдог тий. Гэхдээ яг ингээд яг хүнтэй ажиллаж гин гэдэг маань илүү чухал юм шиг санагддаг тий. Тэгээд өглөө орж ирээл ингээл харилцсан тий. Очоод нэгнтэй нь яриад нэгнтэй нь юм хийлгээл ингээл тэнд ингээ маш их тийм дотн харилцаа үүснэ. Дотн гэх юу ярьж байгаа. Тэгээд юу юм. Ер нь аль тэгээд хамгийн гол нь хүмүүсийг яаж өөрчлөх үү тий болж ин бүтэж ин гэд яаж урамшуулах үү тэгээд хамгийн гол нь хамгийн эцсийн зорилго нь гэх юм бол тий тэр үннийг яаж танилж мэдүүлэх үү өөрөөр хэлэх юм бол Бурхны авралыг гэсэн үг шүү дээ тий. Таньж мэдүүлэхийг зорддог байгаа. Тэгээд тэрийг хүлээж аваад ойлгох хүн ч байна, ойлгохгүй ч байна. Тэгсэн ч гэсэн бүгднгийнхэн төлөө зөвлөрдөг тий. Чи эхэндээ бол юу ч мэдэхгүй л орчлоо. Ер нь бол асрамжийн газар гэ тий. Асрамжийн төв гэж яг ямар байдیں۔ Тэрийг ч би бол ерөөсөө сайн мэдэхгүй. Тэгээд орж ирээд харахад бол эхэндээ бол аюу хэцүү санагдчихсан. Одоо ингээд 50 гарсан хүн гэхэд ингээд 4 настай хүүхдээс танилцуулж хахад тийм үү бас ийм хүн бас байд юм уу гэж би бодогдчихсэн л та. Тэгээд яг миний төсөөлж ирснээс бол маш хэцүү харагдсан үе бол байгаа. Тэгээд шантрах үе ч гэсэн байгаа. Би ер нь бол энэ хүмүүстэй ингээд ажиллаад явхад ер нь чадах юм бол үгүй юм болов гэл. Тийм шантрах үе бол маш их гэнэ. Ер нь бол байсан. Гэхдээ бол тэр үеийг одоо даваад гарцсан гэж бодож байна. Одоо бол
бүгднийг нь ойлгодог болсон. Ямар бэрхшээлтэй тий энэ үнтэй яаж ажиллавал арай дээр юм болоо тий юу гэж хэлвэл арай дээр ах бол гэл тэр бүгдийг ер нь бол ингээд ойлгодог болж эхэлж байгаа л та. Оо яасан гоё юм хийж байгаа. Хийгээд үү. Манай дуудаж байгаа. Манайхыг 3 жил болж байна. Манайх одоо 3 жил гарсан болж байгаа. 6 сарын дараа манайд ирсэн. Эсгийн урлаар хийдэг нэ. Манайх энэ хийж байгаа шүү. Тий. Тэгээ энэ хараа өгчүүлдэ. Одоо манай тэр цэгмд өвөө өмссөн байгаа. Яатсан байгаа ийм зүйлүүд үл ингэж хийдэг. Ноосоо авцсан байна. Ийм зүйлүүдийг хийдэг те. Малгайхаа бас гаргах гэдэг юм за. Цүнхээ гаргах гэдэг юм за. Ахуусаа. Өөрөө үзсэн үү та? Ихний доош үү гэдэг. Тарай хүүхдтэй доотос юм байна. Өстой гоё болцоо. Яна энэ дээр 50 ингээд тавьчих за. Тийг нь хачин болж. Бүр ингээд товоогод ийм ургацсан байсан. Тэгээ энийг авч өгсөн. Тэгээ манай энэ өвөөгийн хөл чи ерөөлтөө хөл байхгүй. Одоо 30 гаруй жил өөрийнх нь биеийг энэ хөл дээр авч явж байгаа. Тий төмөр замд яаж байгаа даварт ороо төмөр замын аварт ороод энэ хөлдөө дайруулсан. Тэгээ энэ бас их ерөөлтөө мундаг хөл байхгүй. Тэгээ би өөрөө хумсыг авч өгсөн. Тэгээ манай ууч муухай хэр үүргийн энэс илүү юм манай захирал. Хуулаагүй битээ те. Энэ хумсаа хуулаагүй авсан те. Тий, юу ч тийм манай арвины тэг махтаж байна. Манай доолдор атна бий. Манай захирал чигастай эмчнүүдээс эмчийн мэдлэгтэй. Тэр эмчийг аваад хэлчихлээ шүү. Тий. Хайны бас нэг үлдээсэн. Өө их сайхан болж. Тий, одоо давхарлаж урахгүй. Одоо энэ хумс түрэл гараад ирэх хэрэггүй болчихсон. За. Одоо өвдөхгүй амар болоо үсттэй. Хайр итгэл найдвараа алдсан энэ л хүмүүсийг ээж, эгч дүүшгэн хайрлан халамжилж яваа Роза гэгчийн хүнд талрахгүй байхын аргагүй. Гэр бүлийн хүндээ хиндэж хэрэггүй гэж нэр зүүсэн эдгээр хүмүүс цоо шин амьдралыг эхлүүлж байна. Шин гэр бүл, шин найз нөхөд гэдэл. Роза орох оронгүй болсон хүмүүст тусламжийн гараа сунгаж байхдаа амьдралын утга учир аз жаргалаа илүү ихээр мэдэрдэг юм. Хаяад явах үе надад байдаг. Тэгтээ би хайж чаддаггүй. Яагаад гэвэл хүмүүсийг хардаг. Надад хамгийн хүнд хэцүү нь яг ах トゥ байхгүй. Одоо ингээд хорвоог орхиод явах үед тэр хүмүүсийг харж явах үедээ айгүй хэцүү байдаг. Одоо төрсөн их чинь байж байгаад дүү чинь муудлаа гэд эмнэлэг твтүүлчихэд өнгөрөхгүй дэнэ гэж очиж хэлчихэд өнгөрсөн ажлын явдалд нь оролцож ихэд ирэхгүй байгаа үед надад айгүй хэцүү байдаг. Яагаад гэвэл тэр хүмүүс нэгийг ойлгосол гэж бодож би энийг хэлж байгаа. Зарим үед одоо ингээл өөрийнхөө сэтгэлээр бүх зүйлээ зориулаад хүмүүст өөрсөнд нь одоо ингээд хүний идэх гэсэн, өмсөх гэсэн зүг юмсан гэд өмсүүлж хагаад одоо надад эндээс ингээд оргоод гараад явах юм уу тэр үед надад айгүй хэцүү байдаг. Тэ би ер нь хэний төлөө гэдэг. Би миний ингээд зориулаад миний ингээд хайрлаад ирсэн энэ бүх зүйлийг хүмүүс ингэхгүй өшөөд энэ гудамжныхаа энэ зүйл рүү зүтгэж байгаа юм. Айгүй харамсдаг. Тэр үед би ер нь болиё гэсэн зүйл надад айгүй. Тэгээ одоо миний бас яг ингээ хүсэж мөрөдөж байгаа зүйл маань бол энэ төр цэцэг бас анхаарч үзээд үнэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тийм зохисолбор төвийг бариасаа гэж би боддог. Өөрөө ч гэсэн би тэгж одоо бурхан залбирч байгаа.
Яагаад гэвэл зэрэг хажуудаа суйлтай, хажуудаа цэцэрлэгтэй, хажуудаа бас өөрсдийн насардаг, амраадаг тийм бас цогц тийм үйлчлэгээтэй болоосоо гэж хүсдэг. Одоо дандаа л энэ хүмүүсүүд чинь ганцаарсан зүрх сэтгэлтэй, дандаа хүмүүст гомдсон. Тэгээ өөрийгөө хүн гэдгээ баг үнцнээ мартцсан. Ийм хүмүүсүүд байдаг. Одоо би бол өөрсөнд нь та нар маш том үнцэнтэй хүмүүс. Хөгжлийн бэрхшээлт улсуудын чи хэрэглээ өндөр байдаг. Тэ? Үнэхээр одоо хэм тарианы мөнгө, одоо эмнэлэг үйлчилгээний мөнгө үнэхээр хэрэглээ өндөр байдаг учраас үнэхээр тэр гэр бүлдэл айгүй хүндрэл гардаг. Тэгт чи одоо хүүхдээ харсан бол одоо ээж нь зайлшгүй харах шаардлага, аав нь ажил хийх шаардлага. Тэгэхээр тэр гэр бүл дээр үнэхээр эдийн засгийн хувьд л үнэхээр хүндрэл бэрхшээлтэй байдаг. Тэр гэр бүл дээр тэр хүүхдэд өгж байгаа, тэр хүнд өгж байгаа халамжийн 115 мянган төгрөг бол зөвхөн нэг унаа одоо зүгээр автобусаар явахгүй шүү дээ. Өгөөдөл нэг хүнтэй адилхан тэврээд, томын нь бол тэврээд автобусанд орно гэж зайлшгүй машин хөлсөж юм уу такси барьж явах шаардлага гардаг. Үнэхээр тэр хүнд бол 115 мянган төгрөг хаанаас хүрэхгүй л дээ. Одоо нэг ингээ харуулттай бүр ус чинь өөрснөө ямар үйлдэл хийж байгааг мэддэггүй. Айгүй хэцүү. Одоо ингээл памперс тавиал, памперсыг хийгээл өгцөн байхад чинь нөгөөдгөө чинь хуттай л хайчин катетертэй ус 4-5 байдаг. Тэгэл нөгөө катетерийг чинь бас оролдоол хамаг ямаар ингээл холдчихдаг. Тэгээд тийм асуудлууд их байдаг. Бид нарт л одоо бас памперс маш их хэрэгтэй байдаг. Ер нь хэрэгцээтэй зүйлүүд нь бид нарт одоо нэг хэрэглээний бэлэнээс ахвалаад ер нь хэрэгцээтэй зүйлүүд маш их байдаг. Зарим үед л бас тэр маань дутагдах ч үе байдаг гэсэн бас эзэн бүхнийг хангадаг эзэн манаас бидний юугаарч дутахгүй хангаж идэг. Тэгээ манай захирал бол энэ гэр бүлээрээ ажилдаг. Тэгээд хүүхдүүд нь 2 хүүн, тэгээд хоёр бэр нь охтууд нь гээд цөмөр ажилдаг. Тэгэхээр эдгээр өнөөсөө маш чин сэтгэлээсээ ажилдаг. Тэгээд би бас эдний гэр бүлийг анх бас айгүй их тийм талархдаг. Яагаад гэвэл ингээд ерөөсөө хүүхдүүд нь бэрэн чинцэр ер нь хэдэн төгрөгөл тэр өөрс нь хүүхдүүдийн гар дээр ирнэ ээжтэй авчрал өгчдөг. Үнэхээр бас тэгээд манай чинь сан хуржилд орж ирэхгүй айгүй их боддог. Тэгээд үсэ тэр бүгд ерөөсөө хүүхдүүд нь за миний хүүхдүүдийн мөнгө ирлээ, одонгийн мөнгө ирлээ. Тэгэл гадуур явал нэг халтур хийсэн ч гэсэн тэрнийх мөнгөийг ээжтэй авчрал өгчдөг. Тэгээд захирал тэр болгоны энэ улсуудад ингээд зарцуулж идэг. Үнэхээр ах. Би тэгээд бас захиралдаа бас маш их баярлдаг. Эдний гэр бүлийн хүүхдүүд нь би бас маш их талархдаг юм аа. Тэгээд энэ завшааны төлөвлөлтөд бас эднэртээ бас талархаж баярлж явдаг бас хэлчихье. Захиралтай хандаад хэлэхэд тантай ажиллахад маш их сайхан байдаг. Танаас маш их ирч хүч авдаг. Үнэхээр та байгаа учраас л би энд байгаа гэж хэлмээр байна. Тэгээд тийм танаас маш их зүйлийг сурч авсан тий. Тэгээд бас ажиллаж байх хувцастай офицт маань намайг ингээд маш их дэмжээд тий олон юм сургалт семинаруудад хамруулад одоо ч гэсэн ингээд суралцуулаад явж байгаа. Захиралтай маш их баярлж авдаг. Тэгээд тандаа маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Би ээжээр үнэхээр бахархдаг. Үнэхээр бахархдаг. Тэгээд яг энэ зөвшөөрлийн зүйлүүд ээжтэй маш их хайртай шүү. Та бол үнэхээр агуул гэж хэлээ да. Би одоо хааны жилдээ өдний хүртэл надад төсөв тулгуурлаж явж яддаг нэг баярлдаг шүү л гэж хэлмээр байна да. Бидний одоо миний хувьд одоо олон талбарууд дээр ажиллаж байлаа. Олон талбарууд дээр ажиллаж байхад үнэхээр энэ талбар маань бол үнэхээр хүнд талбар. Гэхдээ үнэхээр биднэрт бас одоо амар тайван баяр хөөргийг өгч одоо хүмүүсийг бас ингэж бидний үйлчлэлээр дамжуулан өөрсдөө тийм эдгэрлийг авч байгаа. Үнэхээр тэр амар тайван байгаа байдлыг хараад бол үнэхээр бахархдаг. Би одоо өнөөдөр тэтгэврт гарсан. Тэтгэврт гарчаад энэ бурханд эзэн итгээд одоо энэ үйлчлэлийг хийж байгаадаа энэ хүч чадлыг өгч байгаа бурханд маш их талархаж бас бурхандаа баярлаа. Намайг үнэхээр ингэж ашиглаж бусдыг бас босгож байгаад үнэхээр талархаж байна. За ингэж бишээдээс манай од мунгаа би чамд чихэр хавчирч өгье за. За л хоёул ороо цэцэж жоохон цэцэж. За
жоох өндийч. Тонгоогод өндийч. Хоёлоо явъя. За өндий. Оюун бат дээр очи. Өө мундаг. Манай одч өстө мундаг штэ. За байцгаарай. Одоо өстө мундаг. За одоо ингэ сууч. За хоёлоо сууя. За ингэ сууч. За орон дээр суугаа. За. Оо өстө мундаг штэ манай одч. За. За, бүтэшинтэй. За, чигээрээ бол. За, одоо наашаа яв. За, яваарай.